Хай. За. Биогийн галзуу гэмлэг тий. Галзуу гэмлэг. Тий. Хоёр ажиллаад шууд ирээд нь биогийн галзуу гэмлэг рүү орох гээд байж байна. Мөрөнгийн даваанд аваад био коммунит руу явах замд юм галзуу гэмлэг байдаг. Тэгээ энэ дэр бол ямар нэгэн тайлбар байхгүй. Тайлбар байхгүй тий. Тий зүгээр хүмүүсийн амд амьдсан яриатай. Тэгээ галзуу гэмлэг гэдэг утгаараа ер нь эвгүй ээж болцсошгүй гэж бодоод орхигдсан. Яг нэг хүний ярианаас бол сонсгоно 90 оны өмч хувьчлалын үеэр балгаас олж үлдсэн гэдэг юм байлээ. Интернетээс хайхаар бас яг тийм нарийн ширийн мэдээлэл бас гарч ирдэггүй юм байлээ. Тийм ээ? Тийм. Баахан лайс энэ яг тийм нарийн ширийн тодорхой тийм мэдээлэл байхгүй нэлийн тийм нууцлагдмал газар байна. Нэлийн сонирхол татлаа. Шууд хүрээд ирсэн байна одоо. За орцгоё. Хоёлаа тэгвэл орхоос өмнө яарсан гадуур нэг тойроод үзчихв. За тэгье. За нөгөө нэг гэрлээ асууч. За. Гадуур тойрч үзчихье дээ. Гаднаас бол нэг иймэрхүү харагдаж байна. Тэр цаанаа бас залгаа байшин гооцтой юм шиг тий. Тэр амар өнгөхийн газар байна бас тий. Тэг ийшээ зүгээр орж ирээл муу усны хүнэрттэй. Муу усны гэхээсээ илүү одоо амтан өвчгөр нэг ялзарсан муухай өнхөрсөн өнөртдөг шиг л надад л өнөрч байна. Хаалганы. Тэгэл муухай өнөртэй газар байна. Энэ минь одоо юу юм бэ? Энэ нөхрийг нэг хараад та. Гэтэ яасан үнцгийн тий. Өөх. Залгаа юм байна. Залгаа юм байна. Том барилга руугаа ороод энүүгээр ороод энэ залгаа малгаар нь ороод тэгэл явъя та тий. Тэгээд Батартлан тэрээр иргэлцээд байсан. За нөгөө ингээл бэжсчаараа энэ дээвэр мэвэр дээр ингээ нэг юм өнгөж өгөл тий. Өнгөж өгөл тэгэл хаа ирэл мөндлөх бах та. За. Бит хоёроос машиныхын гэрлийг насаагаад орхицсан. Үүдэн дээрээ гэрэлтэй юм болоо гэж та тийм ээ. Тий. Энэ авч хав харанхуй болохоор мөчлөг эхлэхэд бас хэрэгтэй байлаа. Машин асфальттай орхицсан дээр хаа. Энэ биогийн галзуу гэмлэг төв замтайгаа жоохоо ярих юм тий. За бисад 7 маань тэгэл бас нөгөө нэг үргэлжилсэн ивэрэл явна да. Энэ авираг. Үндсэн ингээд гарч юм биш тий. Тийм байна. Энэ минь одоо юу юм бол? Тэггүй. Холсон юм байна. Баахан хувц хоноор ингээд хайцсан. Энэ яг хэдэн онд баригдчихсэн юм бол? Ястаа битг. За ингээд цаашаа ингээд нэг юм газар бол бүгд залгаа юм бах та. Залгаа юм байна. За шууд орж үзье. За шууд үүдээр нь орё да. За. Энэ минийг ингээд Карашаныхаа нөхнүүд ингээд баха хогоор таглаацсан байна. Сайн гэрэлтэл явахгүй бол Карашаны нөх амир ихтэй. Хадаастай моднууд ихтэй юм байна. За. Энэ дотор юу байсан вэ? Ставдаг. Дээр гэрлийн авжир явах бол битүү дээр үеих л маягийн харагдчихээн тий. За энэ өөрөө дор танилцээ та. Энэ дээд давхар руу гардаг. Энэ доошо бүр орд юм шүү дээ. Доош хонгил руу н орчихцгоо. Би нэг рүү орд юм шүү дээ. Амар муухай өнөртэй. Харин тийм ээ. Энэ нөгөө нэг нэр хүмүүс хилээдсэн хоёлог өөрсдөө зэвсгэл гэдэг харин би одоо ингэ зэвсгэлцээ явж байна. Ааканы чадтай. Тий, хутган чадтай. Хоёлаа тиймээ цахилгаан борох болж байгаа наа. Чи надаас суулж амжих уу юм
Google гараад ирвэл Тэгээ суулж амжихгүй болоод нөгөө гараараа л үздэг ах та тий. Тэгээ гол нь гэхдээ сүнс зохиулд юм бол зохиулдаг юм болоо. сүнс хийд ийт болохоор зохиулахгүй байхаа. Яаж нэг амт үрээд ирэл суулж амждаг байх тий. Тий. За төрүүлээд ороо. За. Зэр том өрөө. Хааны нас тий төрүүлээд орно. Энд ч бас нэг өрөө байсан. Тий. Имлэгийн бие нэг гэхээр энд юу байж болох вэ? Морг юм болов уу? Мэдгүй. Мэдээш гарсан шат байна. Энд би жижиг өрөө байна. Биш энэ юм дуурайд. Оо, гэлгар цаас шийтгэж байна. Лүш ингээд. Амар бэлэр юм бэ. Оюун гаднаас дахиад орж ирдэг. Нэг үүдшгүй. Хогоор дарагддаг төрсөн юм тий. Тийм. Удахгүй тий шөнийн камера авчаар бүр гоё болох байхаа. Иш орлоо. Ороогүй те. Ороог. Нэг трансформатор шиг юм хөнгөн дуурайд байгаа тий. Тэгж. Юу нь үгүй наталч. Тэ баахан пеланко одоо нэг юу? Үгүй юм уу? Юу нь үгүй. Бахан бор цаас шиг юм шиг. Хайлс юм шиг. Тэр үгүй хэрэг. Жохо өндөр байсан л дээ. Цаашаа ч юм бас. Шинчээс овоо өрхөн салцсан юм шүү тий. Тийм байна. Одоо шойлог нэг давхарч яваад байгаа биз дээ. Тий. Би нэг давхар шүү дээ. Энэ бүр шатцсан өрөөд Шатсан байна тий. тийм байна. Төмөр гарч ирсэн баг та. Хоёулаа яриа ямар амар цуураач тий. Харин тийм ээ. Доторч. Энэ бол хөдөө хээр эсвэл бүр эвгүй санагдахаар л юм байна. Юу вэ? Хэн дууч юу? нэ? Хөөе гэдэг шин. Хэн хөөе гэдэг? Хэлээ бүр энэгээр авчлаа. Ямар дуракан дуудаад байгаа юм бэ? Энэгээр авчлаа. Өрөө хамдарч. Юм шин. Хаагур Сая хаанаас хэн дуудаж юу? Цанаас ч ирлээ. Окей, энэ авир ирээгүй. Гарах хаалга хайчих. Йоо, энэ доошо бүр амар өндөр. Одоо саяны хөөний учрыг олъё. Нэг хүн машина асаагаад хэлсэн болохоор одоо хүн ирч ярьлаад нөө. Харин тийм. Хоёлоо бүр хоёр давхар руу гараад. Энэ эсвэл гадаа нөгөө нэг найзгаа үлдээсэн манай хүн ямар нэг юм арчвуу. Магадгүй тий. Машинда манай ирж олоочоо үлдээсэн. Тэр маань л орилж байхад хоёлоо яж хат пуух юм аа. Энд нөгөө гар хаалга хайчих байж. А энэ шүү. Энд чи Б1 рүү буу. Наа чи би нэг рүү буужсан. Манай хүн залгаж байна. Аваа гэж та. Яач юу гэнт. Бано. 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 Хамбалагч юм уу ирчлээ.
Хамгаалагчаа. Потом тебе Ирцэн байгаа юм уу? бэлтгэн. Би энэ гадаад байж. Аа. Аргалжлах нь үстэй. Аа. Аргалжлах нь асаад байна. Битээр ч одоо өмнөх удахгүй дээ. Бэлтгэн хүлээгээд одоо тийм. Таарч гараад ир. Аа. За бичлэгээ өрөөслөлнө залуусаа. Энэ нэг төр пава заавадах. Сая хамгаалагчтай нь уулзч өрөөд ирлээ. Тэгээд хамгаалагч нь энд хамаагүй хүмүүст оруултгүй гинэ. Тэгээд сая асууж үзлээ л дээ. Энд чиглэсний бичлэгээ дуусгачаад харин буучи гээд тэгсэн чинь за тэгвэл хурдан бичцээ буугаараа гэглээ. Тэгээ бас хамгаалагч нас сая нэг газар санал олголоо тий. Тийм. Гэхдээ энэ газрыг бас анхааруулж хэллээ дээ. Юмтайгийн хувьд бол юмтай гэдэг чинь бас нэг өөр газраас санал болголоо тий. Аа. Тэр нь сая 2 дахь орны ягаан байсан байдаг гэс тий. Тийм, модон дунд гэсэн үү. Тэгэхээр тэр сонгоо арихны уулын арид гэсэн сая. Уулын бэлтгэлсэн уулын ингэрд модон дунд 2 давхар ганцхан ягаан байсан байдаг гэсэн. Харин тэгээ манай хоёр энийгээ дуусгачаа тань тийш явъя гэж хань бодоол байгаа даа. Ямар ч энэ газраа эхлүүлсэн юмсан гэлс дуусгачаа та тий. Окей. За. За тэгвэл чи гэрлээ өрөөд мен чин камермен нэгээд дөрвслэх үү. тэгээд За окей. аюулгүй байдал бол маш чухал гэж байгаа энэ шат матаар явах та тий. Саний хамгаалагч нь аюулгүй байдлаас анхаарал гэж хэлсэн тий. Хэрэг гараад дуудараа гэж байна. Сая чи өрөөгөө олохгүй юу болоо? Хоёр цанхаар хүмүүсийн олохгүй зүгээр. Нөгөө хөөгийн уучрыг олчих гол. Амар баярлцсан. За юмтай таарчлаа да гэж бодоод. Алдаа байсан жолооч нь юм арчуу ачуу гэсэн чинь. Тэгсэн чи харин хамгаалагч нэрсэн байжээ. Юмтай гэдэг чинь тий. Тэгтээ чухам яг хоёулаад энэ удаагийн бичлэгээр тааралдах нь тааралдахгүй нь. Харин Тэр бол хэлж мэдэхгүй л байна. харин Энд гэхдээ төрдөг байсан шиг амар олон өрөөтэй маань. харин тийм. Айгуу нүсэр том юм байна шүү. За энэ газар бол ямар нэгэн тайлбаргүй. Яагаад гэвэл энэ ингээд хүмтний өмч харуул хамгаалттай байдаг болохоор ямар нэгэн тайлбаргүй зүгээр. За бүхэнд галзуугийн имлэг, орхигдсон галзуугийн имлэг гэж ойлгоч. Үзэгчдээс бас нэг 2-3 санал ирсэн. Тэгээ тэрний дагуу л орж байна. Тэгээ ялцчгүй имлэг гэдэг утгаараа бас эвгүй байж магадгүй, сонирхолтой байж магадгүй гэж бодоод хийж байгаа юм шүү. Сэс гадаа байгаа хүний бас юм хараад айгаад дуутчих гэж бодлоо тий. тий бас битүүхэндээ гордлоо тий. Харин За нэг хүсэн хүлээсэн юм маань ингээд таарж байгаа юм байна да гэл. Жохон гордлоготой байлаа. харин Нохооцож байна. За ийшээ өдөө гарах юм байна. Өнөө рөлөө орчиход ногоорчих байгаа. Үгнү. Энэ яа тий. гал асчихсан л бол. Тийм ээ тий. Үхэл Юу чахан үхэл хор хөл хар хор хүүр сүйрэл сүрэл
харал гэж баг. Умаа гэж ухаа гэж. Энэ дээдлийнх нь юу? Зайлтаа гэдэг юм шүү. Тэгж байгаа юм. Үгүй юм байна. Заримдаа гэж юм. Заримдаа зажиллагдах. За мэдгүй байна. гол уншигдахгүй юм байна. За цаашаа үргэлжлүүлээ да. Дэше хатах шатгаан нэлээ. Сая ажид өнгөрцөн. Энэ лефт байсан юм уу? Үгүй юм тэгээ. Энэ нойлын өөр юм шүү. Эцээс хөрх ийшиг явах юм байна. Тийм шүү. Ой, бүр дахиад явах юм. Үгүй чи бас хөөрхөн. Шиг юу юм бэ ч. Нэг саяны газар энэ гараад ирчихсэн. За энэ байшин гэж учрыг нь олох гэж жоохон фейлдэх нэ. Өөдөө гардаг шат маань хаана. Шат шүү дээ. Энэгээр өгсөд байгаа. Тийм. Төрөний шат чинь ихтэй гол хавьд үзчихсэн шат үсэ үстэй. Хоёулаа саяны тэр зааж гисэн явган байшиг нь олон нөгөө тэр бол батны юмтай гэсэн тий. Энийг гэл тосгочвол та хоёр энд иргэлж байгаа тийшээ яваач гэж авчихлаа тий. Хаан маань бас зөв харагдчих тий. тийм. Энд чи бас аимшиг кино хийдэг гинэ. Юу бахан хөхнөд вэ? Бацрын бүр тэр доош. Наа чи нуруул хоёулаа бүр жижиг болох юм биш. Харин нуруул хөл гараад заалт авахгаарна. Амар салхитай. Биш явахлаа. Шуунууд өгчөж. Энэ яг юу байсан бэ те? Энэ юу вэ? Одоо л нэг эмнэлгийнхэн хүмүүсүүд л дээр үеийн лам Гэрлэлийнх нь юм. Энэ одоо яг одоо л нэг эмнэлгийн ариутал мариутал юу байсан бэ? магадгүй. За. Дахиад дэвшлэх үү? Энэ чи хэдэн давхар хотлаа? Аваа олон давхар 4-5 давхар. Ажидлан саяны өрөөтэй адилхан л. Тийм. Ил хөдөөхээр бол эвгүй газар юм тий. Дор давхар чат батл гэж байна. Энэ тэгж сонсогдчихлаа. 0 евро. Одоо ч гэхдээ нэг эхний механихаа бодоход ингээл доод давхар махар энэ тэнд ард мард жоохон юм дуурхаад бүр наалтцэг болчихжээ тий. Тэгээ манай хоёр бол харахаас нь салахгүй. Тий. Соёш гарах юм биш үү?
А ингээд нөгөө өвдөрцөн хамтай гэсэн чинь биш. Өөр газар шүү дээ. Энэ Монгол хүн байлаа. Аа. Үй. Хүмүүсүүдээ энэ хавтаа энэ өрөө ийм ямар төмөр мөмөр юм. Юутай? Бодвол бүр хүн хэлбэрийн алзаануудаа хоригддаг байсан болоо. Бас байж болно тийм. Хоёул нэг газараа тойроод яваад байна уу? Өөр юмараа яваад байна. Энд гэхдээ бас амар төрдөг байсан шиг амар олон сал өөрөлтөө тийм. Тэрнээс хойш явлаа ерөөсөө нөрөөнөд уучрыг олохгүй. Байсгээл төрч чадах юм тий. Одоо шатбар хаана байгаас бодох юм. А энд байна. Гэхдээ түрүүний гарсан шатнаас арай өөр шат байх. Сайбар шатаа олохгүй. Үсэрлээ шүү дээ хараа. Энэ ингээд сүүлийн давхар болсон. Тийм. Чи ингээд тэгэхээр одоо хэдэн давхар вэ? 4 давхар уу 5 давхар уу? 4-5 давхар л юм шиг. 4-5 давхар болчих шиг байна. Ласт давхар. Зэ. Эндээс нэг хөгөл явъя та. Нэшлээ. Ингээд би чам руу ингээд угшаа гэрлээ тусцсан чи цаашгаа камера барьсан явж байгаа юм бол та. Би өөрөө эргэж хараад энэ харанхуй годомлоо ингээд харангуй тасл. Янз ярагдах юм. Хийж байна. Яг энэ хаашаа гоё нөө. Тийм хаашаага ингээд гэрлээ нөгөө тийшээ тусцсан байж байгаа. Тийм. Аргашаага би ингээд ганцаар эргээ харангуй. Сэвгүй юу? Би бас нэг тэгж горилоод тэгж явж байгаа эргээ харсан чи юм харчих юм болов уу гэж бодоод. Яг алхаж явж байгаа л эргээ харсан чи хоёр сүүдэр явж байгаа. Өөр. Юм дуурснаа сая. Тийм. Тэгээ энэ өрөөгөө гарчихсан. Оо шуу сууч. Юунд дотор Тагтаа. шуун боолоо. Арай нэг өөр төрлийн өрөө бол өвчлөө гэдэг тохроо. Одоо тэгээд их хэмчнэрээ суудаг гэсэн болоо үгүй болоо. Гатгуул. Гэнт хүлцэн өгдөг юм бачаа. Чачи юм юмнууд эдгээр яг юу юм бэл. Маарлаар ороцсон. Том хоолойнууд л их байх юм тий. Тийм. Hello. Хүнээ нөө гэдэг үстэй. Хүнээ нөө. Сүнсээ нөө. Нэг дээрээс унцсан уяанууд ингээд салхинд хөдлөөд тах нь бас зөв юм биш. Харин
Сэн юмнууд л байх юм. Онооч саяны өрөө шүү дээ. юм тий. Битүү мэн үү? Биш нөгөө түрүүнх шиг нарийнхыг. Ингээд сэний Ингээ буух юм тий. хоёулаа баг бүтэн тойрч Хүн үү. тойроод хүрээд байгаа юм шүү. За энэ өрөөгөр орж ирчихсэн л боо та тий. Тэгээд дараагийнхаа нөгөө зааж гисэн газар л байна. Яа да. Энэ дээр үе орсон юмнууд байна тий. Тийм л биш үү. Энд бас нэг юм өрөө байт юм шүү дээ. Тэр газрыг баг олчих واخа тий. Олцгоо хаа. За. Галзуугийн имлэг нэг иймэрхүү. Галзуугийн Галзуугийн имлэг байшин шиг юм байдаг юм байна. Барилга нь их том олон өрөө тий. Тийм. Замбрааг бол өрөөтэй юм шүү тий. Тийм байна. Шууд ийшээ буучих уу? Нэг аяг хөдөл хоёлаа хаалгаа болохгүй л болох юм шиг. Баахан явж байгаа. Ишээ тасгата. Нөгөө доош орж ирсэн юм шүү дээ. Бэ нэг давхрын тий. За. За зэмчээрээ зогсоод нэг тайлбар өгөх үү шээ. За тэгээд Тийшээ зогсож. За одоо яах вэ? за одоо ямар ч гэсэн саяныхаа нөгөө хүний хэлж өгснөр баттай юмтай л гэдэг үзсэн. Евро ийшээ сонгон хайрхын уулын билд нэг модон дотор ганцхан тийм хоёр давхар ягаан байшин байдаг гэсэн. Тэрлөө ямар ч гэсэн явж сонирхцгоё тэгээд. За тэгээд та Галзуугийн имлэгийг харлаа. Тэгээд бас хүний тийм хувийн эзэмшил харуул хамгаалалттай юмыг бас хамаагүй ингээд юу яагаад байж болохгүй бах. харин нэг жоох ясцууд дараагийн тий. Газар руу явцгаая да. За тэгээд дараагийнхан газар очиж уулзцгаая залуус. Let's go. Болцсон уу? За бит хоёр сая явж байгаад нэг иймэрхүү сонирн байш нөгөө нэг ягаан байшингаа харж явж байгаад нэг иймэрхүү байшин харахаар нэгвэр нэг сонирхоод үзээгээд Ягаан байшин хайгаал явж байна. Гэхдээ замд бас нэг иймэрхүү эвгүй хийцтэй одоо ингээд мод олгондоо хадаг мадагтай тэгээд энэ үнсэн харагдах байдлаас л эвгүй л харагч байна. харин Ийшээ сонирхоод ийшээ нэг хальт ороод үзтээ юм уу? харин тэгээд санитар галзуугийн имлэг бол нэг тийм Тэр бол нэг бас дургуун биш байлаа. гоё биш үү те. Аль Тэгээд хөрөг шахаад байгаа зү. Түрнээс хойш тэн дээр хөрлөө шахаад. за ийшээ орж үзүүлээд тийш орж үзээ та. За чи машинд байж гэрлийг унтаач машины гэрлийг. Ингээ байжсан дээр юм уу? За тэгээд Машиныхаа гэрлийг хасаад чуу. унтрахаар нөө байшин алга болцлоо гэдэг байхгүй. Энэ За гэрлийг тэгээд байшин дээр очиж бичлэгээ өргөжлүүлээ да. За энэ бол За ойр орчны харагдах байдлын хувьд л одоо ийш ингээл харуулсан гот. эвгүй байна. Харин гимгүй явж байгаа жоох эвгүй байш болчихгүй тий. Харин санаандгүй явж байгаад харин жинхэнэ эвгүй газар болж байна. Чи ингээ моддууд дээр хаддаг маддаг Модонд хадаг мадаг зэлгүүцэн.
За наа чи та хаагур аа. Энийг юм дуушааж үзтээ. Энэ минутаа бараг залгаа байх юм болов. Мэддэг. Иргэн тойрондоо битүү хаддаг амьдрал хэвчээ тий. Нүгэр нохооны яваад түүний яваад. Яваал байсан байна. Йоо. Орж үзөө. Орж үзье та. Дотор мотор бүр яа гэдэг. За нааш нохоо гэж магадгүй. За чи мань энийг бас юмыг яаж битгөө. За орсоорсон. Иймэрхүү газар нохоо үргэлцсэн бол шууд барьц. Наадаас нь үүс. Энэ үнэг өгч. За маск Зас маск зөвхөн. Маск зөвхөн бас шилэн дээр цантаадах юм. ээжхэр тэр юу вэ? Аа. Тэр юу вэ? Маш Сая юу дуурсан бэ? тэрийг хар та. Тэр юу вэ? Аа. Тэрнээс сони юу юм бэ? Юу? Жон төхөд арах уу? Хүний хүүхэлтэй юм шиг. Наашаа эндээс хараад тэр та. Хүүхэлтэй юу? Тийм ээ тий. Хүн үү? Мэдхгүй тэр манекен юм бах та. Тийм сонин гар мартай манекен гэж байх. Наадлаад манекен л гэж харагдчихээн да. Жохон төгөхөө. Амар тоос басаад шил цантаад юм харагд. Энэ дүмнийг юм бах та. Маск дөр авчих шил цантаад юу шарагдах. Нэг бол нэ шилээ. Тэжээр нь явж жинки юугүй марч байгаа юм шүү. Харин тийм гимгүү гэж байгаа эвгүй марчуу тий. Зөөж болгоомж тахар. Шилээ кармалат. Тэр манекен юм шүү. Манекен л энэ да. Энд хөл гарын яага ийцсэн бэ тий. Тий. Мэн дөрүүлж байгаа. Тэр юуны яасан юм бэ? Пүү ямар өмхий. Пүү чоо маск зүглээ. Гэтэ ямар эвгүй манекен бэ? Энэ чи манекен л энэ. Иш орох уу бүр. Орё. Энэ зүг нь ингээл болчихлоо хөр юм байна л да. Наа чи манекен мэн үү? Заараа дараалт. Юу байсан барилга бол? Энд ихт ямар эвгүй манекен бэ тий. Бэнтч. Орсино баба яг юм байсан шиг тий. Энэ дотор юу вэ? Ийшээ тасахта. Энэ болцмор яах гэдэг наа чаа. Энэ сандраал гарах гэж ядчихлаа шүү. Энийг үзүүлэл тайл. Яас эвгүй зөвлөгөө тий наа чаа. Харин тий. Энэ бүр нүдтэй манекен биш үү? Тийм ээ тий. Хөөе, манекен гэж чи яг нара. За энийг бичлэгэн дээр бүр хамаагүй оруулж болохгүй юм шиг байна. Бүр янз эд эргэтэнтэй манекен байна. Төгөлж YouTube бандаж магадгүй шүү. Тий. Гэтэ манекен дээр харин бандчихгүй л үү тий. Гайгүй тэгт. Ийшээ тусах та. За гарах. Йоо. Эхний жижиг хэсгээс л эвгүй харагд. Ер нь энерги нь жоох эвгүй мэдрэгч. Тэгэр нь шарус босч ш. Дуурайдах. Ямар зөв юм бэ те. Юуны яснаа бол бах яснаа. За энэ эд эрхт нь бол бичлэгэн дээр гараагүй. Тий. Яг манекен яг ингээд үндсэнгээр нь бол харааллаа гэхдээ тэр би сая өөртөө тарсан. Бүр эд эрхтэнтэй манекен байна.
Тиймэрхүү хамаа усан юм бас оруулж болохгүй байна. Болохгүй бүлүүрдэж оруулт юм аа. Гингүү явж байгаа тайрнаа. Эвгүй юмтай таарч байгаа юм шүү. Шатцсан юм шүү дээ. За өмнөх газруудаас яг нэг эвгүй мэдрэмж хамгийн өндөр эвгүй мэдрэмж авч байгаа энэ газар Энэ жижигхэн газар тий. болчихлоо одоо санамсаргүй явж байгаа. За энэ модон дээр удаан гიშх юм бол цөмөрхөөр юм. Пүү. Илрүү төрүүлж орох уу? За яачаар. Энд амар том жим байна. Малын сараа болсон газар юм шүү. Малын сарвч шиг юм байна. Тийш тусах та. За цаа дөрөнд очиж ороод энэ залгаа угаах цаа дөрөндөөс чаруулж. Яа та. Дээр үе колонс авах шүү дээ. Лого нь. Шинэ хаалга нь. Жижигхэн газар юм тий. Тийм байна. Тэр дотор юу өгцөн бог мадлын сэвүү юу? Энэ минутаа юу юм бэ? Наац. Зүгээр нэг оолоо Даав тавьчих. юм шүү. Даав гэрийн бүрээс мөрөөс хошгүй шүү дээ. За. Бахан малын яснууд байгаадах юм. Гэхдээ саяны манекен ямар эвгүй харагдсан тий. Манекен бүр өмнө сэвтэнээс. Бахан готлон хог авчраа ичиж. Нэг амтны ус ноос байна. Дээр үе. Зяаш. Энэ нэг иймэрхүү нөгөө талын хөрөлөө залгагдаж орж болдгоо юм бах та. Эндээсээ тий. Харин тий. Хоёулаа хөдөллөөр гарна зү. Аа, энэгээр гарна. Энэ ч хүн орж ирээгүй амар удалцсан байрлал. Амар тоостой шүү дээ. За Цэцлээсээ чинийгээр орцтой гэсэн. Энийг балаа болчмор одоо. за өнөө болгоомжтой л яваар. Чаашаа чинь тойрч үзв. Өнөөдөө Тий. тэхүү. Би саяны манекен нэг өгцөн хүн ивчин гэж анхаарлаа шүү дээ. Харин би гэсэн тэгжлээ л. Ингээд дээгүүр дээр гараад ирж байгаа. Энэ ингээд доороо газар нэг чинь газар доор барьсан байр юм уу? Ашаалсгүй шороо Зөөр юм шиг шилжиж ингээд. ямар нэгэн зөөр шиг л байна. Эндээс юм биш үү? Нэ саяны Энэ лүү нь яаж орох вэ? Энэ болохоор ийш орох. Тэр үүдний хаалга нь ямар нэг шат матгүй юм байх яаж. яг тэргэлдэж онгорч
Нилээ ойрох уу? За давирдаг л бах та. За энэ лүн шууд орчих тий. За тэг. За бааха. Ийшээ тусах та. Хог навш оруулж тавьсан байна. Битүү. Заахан хүүхдэн тэрэг байна. Тэр арай бүр мангар дээр үе дүмбүш шүү дээ. Тийм шка. Аалцны тараар очигдчихжээ. Жоох хүүхдэн тэрэг мэрэг байна. Бөө архины бүглээ. Бөө архины бүглээ хог навш. Орсон шиг хүн орж ирдэм шиг тий. Схим. Бодвол хүний эзэмшил лахтай. Магадгүй тий. На модно чи хадаастай юм шүү. Болгоомс тахгүй. За биш өвсөрлээ. Дөөс өвсөрч буухаас хөрцөлтэй. Юуцаж авах. За. За ямарчсан замдаа нэг юм газартай таарлаа. Замдаа нэг хальтын газар. За одоо нөгөө ягаан байшингаа ажиллах. Ягаан байшингаа хаяа да. Тэр хамгийн гол нь олдохгүй. Саяны тэр манекен л жоохон эвгүй байл тий. Тий. Хөх мөхтэй байсан тий. Хөх мөхтэй. Төрөний тэр тийм ягаан байшиг байдаг гэж хэлсэн хүнээр баг заалгачих байж удаага олуулаад. Харин энд гэхдээ бас жоохон эвгүй нэрхтэн тий. Тийм энэ гэхдээ яг юуны зориулттай газар юм бүүм байт. Олон өгүүлж саяны энэ өндөр дээр бол мал гаргаж малын одоо ачаа шиг юм байна тий. Гахаан сарвч юм болов уу? Мэддэг. Айгу муухай өнөртэй юм байна. Гахаан махаг чи юм дотор хийдэгч. Тэгээ жим минь тий. Тийм тийм. Гахаан нэтлэг газар гэж магадгүй. Нэтлэг газараас магадгүй. За. За ягаан байшингаа хайж болох. За. Явъя та. Одоо ягаан байшингаа ямар ч гэсэн ийшээ байгаа ах гэж л найдаж чинь тэгээд тэр үсэх гэсэн тий. Тэгээ тэрийг бол өгөн сэвтэйгээд гисэн тэгээд энэ хавьд одоо энэ биогийн гол дотор энэ сонгон арах уулын бэлд модон дотор байдаг ганцхан тийм хоёр давхар ногоон гэн ягаан байшин гэсэн тэгээд одоо хайгаад л явж гин олох байхаа гэж л найдаж штт. За тэгээд хайда одоо тий. Хайда. За. Тэгээ хайж очичоод олоод үргэлжлүүлээ бичлэгээ нэ. За. За манай хоёр нөгөө нэг хоёр давхар ягаан байшин хайгаал явчихна. Ингээл төмөр замтаагаал алхаал. За түшигт хавьд байгаа болоо гэж бодоол. Харин баримжаалал. Яг тэнд индэгцэн тодорхой тийм амар тодорхой юу аваагүй болохоор зам мэдгүй яаж яхад энэ хавьч энд замыг хаагаа иччихсан.
Яаж сүлжээ унаадах тий. Харин сүлжээ унаадах яаж байгаа Google Maps-аар хараа ихээр. Тэгээ яваад үзэхдээ их хэсэг явж байгаа машин замгүй битүү болоод мөглөрчөөд их юм. Өөх амар салхитай байна. Жаахан салхитай биш үү? За төвшигт өнөөдрийн видео ямар шиг болж байгаа юм шиг санагдаж байна. Яг хаа юм хүмдээ тараа үчгсэн жоохон сонирхолтой юм шиг санагдаж байна. Ингээ эрэл хайгуул хийгээд замдаа бас ингээд нэг юунд ороогүй, төлөвлөгөөнд ороогүй хөөрхөн хурган газруу таарлаа. Бас ингээд эрэл хайгуул хийгээд ингээд явж байгаа болохоор бас сонирхолтой байж шиг санагдаж байна. Тэр ягаан байшин бол бүр олмоор санагдаад байх юм тааж. Юмтай гэд хэлсэн болохоор Юмтай гэд хэлсэн болохоор явж байгаа тийм. харин тий. За ямар ч гэсэн ингээл ийшээ энэ гол өсөд хэсэг хайн да. Харин Энэ ийшээ чи нөгөө машинтай ирээд ингээд явж болохгүй болсон юм тий тулаад гарахгүй гэдэг хэлчихсэн шүү дээ. За ягаан байшингаа ямарсан хайжлаа бит хоёр. За ямар ч байсан бит хоёр нөгөө ягаан байшингаа олдгүй. Бараг цаг шахуу хайлаа. Харин Энэ өрөл нилээ алхлаа самнаад гол дагуу энэ уулын ингэр дагуу олсонгүй тэгээд олсонгуудээ жоохон сэтгэл дондоорлаа энэ тий. харин тэгтээ бас хоосонгүй саний нэг жижиг нэг тэр одоо юу юм хааны байр юм уу? Тэгэхгүй би одоо бодохдоо Жим минтэй байсан тий. тийм жим тон жим минтэй тэгээд ингээд тусгаарлцсан хаашлагтай тийм юмнууд дотроо хаан байр мэрлэн тиймэрхүү байдаг шиг санагдаж байна. Тэгж бодсон. Бас жоохон салхитай байна. Жоохон салхитай байна. Саяхандаа дулаахан байсан ч одоо жоох сэрүүхэн болж байгаа чинь. Харин тийм ээ тий. Одоо цагш нэл яаж болж байна? 3:30 3:30 болох ч байгаа юм байна. Тийм байна. Тэгээд заншил болсноор Юм аяараад цайлчаад хөдлөнө. харин заншил болсноор цайлчаад хөдлөнө. Уулын бэлд сууж байна. За тэгээ дараагийн газар руу хааш явах төлөвлөгөөтэй байгаа лээ. За яг Бодсон одоо сонс юм байна. бол төлөвлөсөн юм алга. Бас тэгэл судалж байгаа л эвгүйс нэг газар сонгоол явна да. Манай үзэгчтэй маань бас эвгүй батны зүнстэй одоо яг одоохондоо бид хоёр очиж одоо болохоор ингээд хотоос зайдах хүн нэг тиймэрхүү эвгүй газруудыг санал болгоорой комментэн дээрээ. Тэгтээ бас зарим газрууд нь бас хитрхи хол байгаад байна тий. Харин хитрхи холоо батна бас. Тэгтээ бас бүрэн дулаан ороогүй байна гэж миний хувьд бол үзлээ. Тий одоо ч бас арай л болоог л байна л да. Тэгээд бүр өрн дулаан орох тэр сайн төлөвлөж байгаад хол орон нутгийн газрууд руу явна. Одоохондоо бол бас арай боломжгүй байгаад байна. Тэгээд өөрөнгө сунаад иргүй хүмүүс ч бас хүний машин тэрээр явдаг болох тэр. Тэгээ ажлынхаа завжуулаг тааруулна. Сайн төлөвлөж байгаа орон нутгууд руу явна да. Харин орон нутгууд дээр явах үед бол явна. Бид хоёр халахгүй л тэгээ тэр үнчин цагаан Гүхүүл тэр Аранга аймгийн тэр нэг чөтгөртэй даваа байлаа. Чөтгөрийн даваа байлаа. тий чөтгөрийн даваа гэсэн баха. Тий. Тэр чөтгөрийн даваагаар ямар ч саарж үзнэ. Ямар ч байсан энэ эпизод ямар ч сан дуусах тунд өгч байна. Энэ эпизод дээр би бол хэлээд байгаа зөвхөн бит хоёрын зөв нэг туршилтын нэг сизон байгаа. Тэгээ сизон 2-оос бол бүр мэргэжлийн төвшин рүүгээ хандуулнаа гэж яриад байгаа. Тий. Гадны гост хантингийг бас судалж байгаа, үзэж байгаа. Яад юм байна. Ийд юм байна. Бас анхны хотхоор бас жоохон туршлага дутаад гэх юм байна. Тэгээ жоохон хөвгтөцтэй харин сэтгэлийн өөрчлөлт бүүжчэл ороод байна. Тэгээ цааштай болох уу хаа гэж бодож байна. Тийм. Тэгээд 11 дахь дугаар буюу тусгай дугаар гэж нэрлээд байгаа. Тэн дээр
2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн авч явна гэж шийдвэр гарсан байна. Тэгээ тэрэн дээр нь болохоор өмнөх бичлэгэн дээр дурдсан шиг 21 наснаас дээшээ. Тэгээ зан төлөвшлийн үед догтсон. Тэгээ нэг даруй төлөв хүмүүсийг авч явна. Тэгээ бас эрсдлээ даах чадвартай гэдгийг мөн дахин хэлээ. Маш олон хүмүүс холбогдож байгаа би явъя гэдэг. Өөрсдөө бас нэг сайн бодоод үзээрэй. Би яг иймэрхүү юм тааруулт би яг яах вүлээ. Яг энэ айцыг яг даваад гарч чадах гэдэг. Мэдээж бит хоёр бас анхаарал халамж мэдээж тавина. Сүнстэй газар очиж хонно. Тэгээ бас л ингээд цайлцуун, сайхан ярилцсан, өөрсөндөө тохиолдсон аимшигтай зүйлүүдийг ярина болсон явдлаа тий. Гэхдээ тэр нь бас худлаа байж бас болохгүй. Зохиож ярьж болохгүй. Яг л өөрсөндөө тохиолдсон юм байна. Тийм юмгүй байсан ч юм болно л доо. Тий. Энд нөгөө лагаасаа ч ихсэн чинь салхин дур дагтчихгүй юм байна. Харин тийм амар салхитай. Нэр үзэгчднэр газар юм бити тавьжтэй байгаа гэдэг үст тий. Өнөр тийм. Ингээс үжсэн нөгөө нэг юу лээ. Нэг кино байдаг шүү дээ. Хөгжилтэй юм шиг аимшиг юм шиг. Энд дээр гардаг шиг. Ингээ модон дээр нэг дээлтэй мэлтэй хүн савлаа байж бол тий. Ээгүүлийн тийм ээ. Нэр сүлжээ байна. Ячаа сүлжээ амир муу ах юм. Харин тийм ээ. Яг энэ авд ирэхээр сүлжээ амир хүн тийм ээ. Донешн оншуулуулна л. Утасныхаа цангийг дуусгасан юм. Донеш илгээсэн хүмүүсээ. Чин. Энд юусоо бүр юу ч орж ирэхгүй ах юм. Сүлжээ бүр тааг байна уу? Тий. Хуул гарч болдгоо. Йоо нэрээ тэр нэг Төв аймагт нэг орхигдсан эмнэлэг байдаг гэсэн тэрийг мэддэг хүн байвал заагаад өөр хайгаад олоогүй тий. Өгүүлгийн сонсч ийсэн юм байна. Хэрвээ тэр өгүүлэг дээр гардаг тэр өнөн бол бас ээгүүл газар байлаа. За үнэн. Донеш илгээсэн хүмүүсийнхаа донешнуудын дууд гэж бодсон чаа. Сүлжээ ямар ч хуулга гарч ирэхгүй. Сүлжээний асуудал болчлоо. За энийг дараагийн дугаар дээр дуутахад хөвөл. Тэгээд сүлжээ бүрт нам он. Сүлжээний асуудал гарчлаа. Өөр ярих зүйл байгаа лээ. Энэс санаанд ямарч ирэхгүй. Гэтэл тэр ягаан байшин энэ олоог үдэл харамсаад байна. Харин Ядж яхаа тэр ахгүй юмдаа мумтаа гэлчингүүт нь бүр гордчих юм аа. харин Сэний тэр нэг жижиг манекен байдаг газар амар жижигхэн болохоор хэн төрүүлж авах юм бэ тий. Нарийнт Амар өмхий газар лээ. бид тэр манекеныг эхэлж харчаад бас амар сонин хэлбэртэй болчихсон. Амар тос даацсан борын бахаар нь бас өөр л ойлголоо. Харин яалч харахгүй манек яаж чадсан масктай болохоор ингээд амьсгалахаар шил цаантаад юу гэж харагддаг. Бүсцээсэн л юм. Өнөөгөөс шилээ авч юу яах гэж чад. Шилээ аваад зүгээр кармалчихсан чинь сая миний шилмэл зүгээр өрөөсөн шилмэл нь байхгүй. Гар мар нь мөрөөцсөн. Мартаа зүгээр би сая машин дотор суугаа явцсан чинь. Ажиллаж юу ч болох ч. Хэдий жижигхэн ч гэсэн бас нэг хөөрхөн л юм байна тий. Тэр анхны ордог галзуу эмнэлэг бол зүгээр айгүй том. Тэгээ бас хоосонгүй гэсэн тэр ингээд
айгүй олон жижиггүй өргөтэй. Тийм. Гэтэ Төөрч мөрлөө юм лээ. галзуугийн имлэгийн бичлэг жоохон фаны талдаа болчихоо. Юу нь бол фан бас. Хөөе гэж ярьлаа. Жоохон хөвгөлтэй талдаа л болчих шиг. Бид хоёр эхэндээ нэг юм арчаад манай гадаа байгаа тэр нэг найз дуудаад байгаа юм болоо гэж бодсон чинь хамгаалагч нэрсэн байлээ тий. Гэтэ уг нь тэр имлэгийн байшин дээр цаашаа үргэлжлээд нэг жоохон байшингууд бас байсан. Өндөлөө орё гэж үгэнд бодсон л эхлэв тий. Даастай харуул маруул ирээд бас хүний хамаагүй эзэмшил тийм газар. Ингээд харуулган болтой юм л хамаагүй нэвтрээд ороод бичээд байж болохгүй гэж бодоод амарчсан цомхон зүгээр имлэгийг нэг 4 давхар хүртэл нь бичээл гараад ирсэн байгаа. Харин хамгаалагч нь аадлахад тань бид хоёр зөвшөөрөл өгсөн. Одоо хүн зөвшөөрөл өгч давраад удаад тайлтай шүү дээ. Тийм. Болохгүй л байсан. Тэгээ бас нарангийн ингэрээр яваараа гэдэгсэн. Бид хоёр сүултээ бодсон л да тэр 70 давхрын дараас хүн оршуулад ингээд хэдий сүнсэн ингээ амьрлаад явсан ч гэсэн тэр үнийг бие цогцыг тэр газар доор нэг амгалан оршиж яхад нэг бичлэг хийгээл гэрэл тусаадах нь бас нэг жоохон ёс зүйгүй үйлдэл юм болоо гэж бодсон. Жоохон ёс зүйгүй тийм хөндлөшгүй. Жоо ирээ цэрэг үйл юм шиг санагдаад. Тэгээд ахиж оршуулгын газараар орохоор гэж шийдсэн. Ер нь айсандаач биш л дээ. Яг хоо архигцсан моорог зааргүй байл бас болох юм. Тийм ажил мэдлгүй. Угаасаа тэгээд ажилдаг моорог сорог ажилдаг имлэг тийм юм болоо орохгүй байх л та угаасаа. Тийм. Ороод за оруулаа гэхэд бас ёс зүйгүй юм да. Гэр бүлэр чи одоо нэг хүмүүсээ ингээд л гэр бүлийн гишүүн л байгаа шүү дээ. Харин тийм дог тохуу хийж байгаа шүү дээ. Тэгээд донешн уншиж чаддгүй жоохон муухай юм бол та. За энийг ямар ч гэсэн дараагийн имчилгэн дээр уншин. Тэгээд ямар ч гэсэн донешн илгээсэн зөндөө олон хүмүүс байлаа. Тэд нартай маш их баярлалаа гэж хэлье. Өөр одоо ингээд машин тэргээ өгж тусалж байгаа хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Бас нэг 2 хүнд одоо бид өөр имчилэг эхлэхээс хойш ингээд реакшн хийж байгаа Ace гэдэг ютубертэй баярлалаа гэдэг хэлье. Ютубер төшиг ахтаа бас реакшн хийсэн байлаа баярлалаа гэж хэлье да. Харин тийм ээ. Бид хоёр бас сурталчилж өгч байгаа тэр хоёр тий. Тийм. Энэ дашранд баярлалаа гэж хэлье. Тэгээд цаашдын контент уран бүтээлт нь өндөр өсөндөр амжилт хүсье. Би байсгээл энийг газар тавьчих гэдэг. Харин үзэгчд газар бит юм тавьж дээ гэсэн. Би тэгтээ өнөөдөр харин ингээ гараад ирчихэж. Тэгтээ түрүү нүгэнд дулаахан байсан чи одоо салхилаад гол дагуудыг салхилаад жоохон юм задгаа газар уулаа. Одоо ит хоёр голоос нэг жоохон жирэгтэй байсан. Тэгэхээр сүгнэгрлөө явж хад хараагаал яг нэг зузаан мөстэй хэсэг дээр гიშглээ гэж тал цөмрөөл нэг бол бүдэрч унна нэг бол ширлэл туулаад харж байгаа. Тэгээс өнгөр дээр бол буцаад гэртээ харихтаа зүгээр нойтон готалтай нөгөөдг нь нойтон готл нь хүүдэнд хөлдөжчихсэн тэгээд хөлдөө очиод нойтон оймс зүгээр битүүн орцсон дотроо устай явж. Яа харахгүй туулахаас өөр арга байна тий. Ямар зүгээр нэг голоос болоод одоо тэр бичлэгийг бэлдэлтэй юм шүү дээ. Тэгээд ширлэл туулаад гарсан да. За тэгээд энэ удаагийн бичлэгээ ингээл өндөрлөе да. Тэгээд бичлэгэн таалагдвал манайхан лайк, subscribe дарахаа мартав тэгээд. Нөө тий. Тэгээд бит хоёроос хажууганд давхар Instagram өгчүүлээд байгаа. Тэгээд манай ирэх Instagram-ыг фолловдоод өгөөрэй. Тэгээд бичлэгээ үздэг, хүлээдэг үзэгч нартаа маш их баярлалаа. За тэгээд дараагийн дугаартаа болцгоо тий. Тэгээд за тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай залуусаа.